Сэвэцгэн үү. За номон таартай бид бүгдийн подкастыг үзэх дуртай намны хорхойтнуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүгд ээлжид нэгэн дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт маань номын ертөнц клубын ахлагч Тэн Мэргэн болон номын ертөнц клубын гишүүн Бадмараг миний би энэ хүү подкастаа яриад явах нэ. Өнөөдөр ямар номны тухай ярих цааш вэ? За өнөөдөр би Дэлхийн Атлас буюу англи нэр нь MAPI гэсэн номыг ярихаар ирсэн. Тэгвэл энэ номыг маань одоо ямар зохиосон юм бэ? Энэ номыг хоёр хүн зохиосон. Эрэгтэй эмэгтэй. За. Александра Мизеленский, Даниэл Мизеленский гэдэг хоёр эхнэр нөхөр бичсэн байгаа. За. Манай хоёр зохиолч энэ номоо 2012 онд анх гаргаж байсан. Харин 2021 онд Монгол хэллэн дээр орчуулагдаад бүтээл болсон. За энэ номыг бичих гэж нийтдээ 3 жил болсон гэсэн. Ер нь бол иймэрхүү мэдээллийн чанар агуулсан ном гэхэд бол бас нэлээд удсан бас шинжтэй байсан. Ягаад удсан бэ гэсэн нь яг ингээд тэр хоёр өөрийн гэсэн хүүхэдтэй. Хүүхэдтэй яг хамгийн түрүүнд эхлээд нэг ном бичиж үзсэн. Тэр ном нь яг олон нийтлэгдээгүй ч гэсэн яг өөрийн анхны бүтээлээ гаргаад хүүхдүүдэд яг ямар ном таалагддаг, ямар мэдээлэл хүргэвэл маш зүгээр вэ гэдгийг үзээд за тэгээд яг 3 жилийн турш хүүхдүүдэд ойлгомжтой байх үүднээс мөн яг үнэн бодит мэдээлэл оруулахын тулд ингэж удсан байсан. Бараг энэ чинь нөгөө юу юм биш үү? Манай зохиолч маань өөрөө хүүхдүүдэд ямар ном хүргвэл зохимжтой вэ гэсэн үүднээс хамтсан юм шиг байна. Тэгвэл номныхоо товч танилцуулга гоё агуулгын хэрэг. За манай ном ерөөдөө бол ямар ч тийм уран зохиолын агуулга байхгүй. Яг дан хүүхдүүдэд те яг ойлгомжтой байдлаар дэлхийн улс орнуудын яг бүх улс орон твүүдийн онцлог, түүх соёл, алдартай хүмүүс гэх мэтлэн маш олон төрлийн мэдээллүүд агуулсан тийм том цогц ном байна. За тэнгүүт эндээс мэдээж Монгол хүн юм чинь хамгийн түрүүнд Монголоо харсан. За монголчуудыг бичихтэй яг хамгийн алдартай хүн нь Чингис хаан гэсэн байсан. За энэ бол мэдээж ойлгомжтой. Бидний Монгол их Монгол улсыг байгуулсан Чингис хаан хамгийн алдартай хүн. За тэгэнгүүт жуулчдын хамгийн их үзэж сонирхох дуртай газар гэсэн дээр Цанжин болдог, Эрдэнэ хэд. За тэгээд Хамрын ид гэсэн газрууд байсан. Яг ерөөхдөө бол миний хувьд энэ мэдээллүүд нь нэлээд төгсөн. Яг ингээл гадаадд хурж ирэл жуулчд маань Цанжин болдог тэрэлж гэх мэт газрууд руу явдаг. Мэдээж энэ газрууд нь ойрхон. За тэгээ Хамрын ид, Эрдэнэ ид маань Монголын энергийн төвгээд бас алдартай. За тийм учраас ерөөхдөө бол маа зохиолч нар бас нэлээд сайн судлаад баримтуудаа олсон нь бас харагдаж байгаа юм. Гэтэ жоохон өнгөцсөн юм шүү те. Яг нөгөө хоттой ойрхон болохоор юу яагаад вэ нөө? Яг жуулчдын хувьд бол мэдээж хамгийн те ихтэйхэн ойрхон мөнгөнд тийм химнэлттэй. Тэгээд бас Монголын байгалыг харахаар газар гэвэл тэрэлж Цанжин болдог гэсэн газруудыг онцлсан байгаа юм. За тэгэнгүүт Азаас өөр нэг улс байсан нь Япон байсан юм. За Японы хамгийн алдартай хүмүүс донд Хорихита буюу манай 1945 онд Дэлхийн 2 дугаар дайны үед Японыг төлөөлж исэн эзэн хаан. За тэгээд Японыг бас нэг онцлсан зүйл нь ерөөсөө тийм айгүй тийм хуучны ёс заншлаа хадгалсан хэрнээ яг өнөөгийн дэвшилтэд технологиг маш нэвтрүүлж чадсан. Одоо яг зан заншлаач хадгалж үлдсэн. Бас технологийн дэвшлигч ингээд хадгалаад явж байгаа маш тийм онцлог улс байна. Япон улс маань дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр 3-т ордог тийм том улс байна. Гэх мэтчлээ яг төв тус бүрт яг бүх улсуудыг ингээд харуулж өгснөөрөө маш тийм нүсэр бас төсөл болсон харагдсан. Тийм үү те. За тэгвэл энэ маань байгаль экологтой яаж холбогдсон бэ? За энэ номон дээр маань яг ганц зан заншил одоо бусад түүхэн хүмүүс гэх мэт яг тэгээ нийгмийн талаас гэлтгүү яг байгаль энэ улсуудад байдаг тийм онцгой садан амьтад одоо жишээ нь Америкийг авч үзэх юм бол Америк маань хар шуурганы тийм эх орон гэсэн нэртэй билээ. Яагаад вэ гэхээр дэлхий дээр болж байгаа ихэнх хар шуурганы
баг талаас илүү нь ганц Америкт л болдог. Гэх мэтлээ одоо яг улс гүрнүүдийн тийм байгаль орчныг бас цагаагаар ингээд бүгдийг ингээд дэлгэрэнгүйгээр тайлбарсан байсан. Энэ нь магадгүй хамгийн гол шалтгаан баг. Энэ манай 50 номны жагсаалтанд бас орсон шалтгаан. Тэгвэл энэ хүү номыг яагаад хүмүүс унших хэрэгтэй бол гэж бодож байна. Тэг ямар хуу насны хүмүүст энэ номыг та сануулах уу? Ерөнхийдөө бол миний хувьд үнэхээр ямар ч насны хүмүүс уншсан. Үнэхээр сонирхолтой байна. Мэдээж яг дэлхий дээр байгаа нийт 196 улс орнуудыг бүгднийг нь бас цээжлээд байна гэж байх те. Гэхдээ яг ямар нэгэн улс руу жуулчлалаар эсвэл сурахаар явах гэж байгаа ч юм уу те. Тийм үедээ яг ингээд уншиж танилцаад байгаль орчин, зан заншил яг бүх юмыг судлаад яг өөрийн явахыг хүссэн газараа тодорхойлох тийм боломжтой. За тэгмэд яг би илүү онцлог гэх юм бол өсвөр насны хүүхдүүдэд илүү хэцүүлнэ. Өсвөр наснд байхдаа хүүхэд хамгийн их мэдлэгийг олж авдаг. За энэ насн дээрээ байхдаа энэ хэмжээний мэдлэгийг өөртөө цуглуулснараа яг ирээдүйд хүнтэй танилцах болон за ямар нэгэн байдлаар өөр улсын хүмүүстэй харилцахдаа зан заншил одоо соёлын бас гадралх учраас хүн амьтантай ярихад бас эвтэйхэн байх байхаа гэж бодож байна. Одоо ном уншдаг дараах сэтгэл гэж бас нэг хэлээд шүү дээ. Энэ хоёрын ялгаа нь ямар вэ? Яг ном уншихын өмнө болон дараа яг юу нөрчлөгдсөн бэ? Яг ном уншихын өмнө бол за яг мэднэ гэвэл нэг баг нийт улсуудынхаа нэг хагас л бас нэг хялт угс мэддэг байсан байж тарж байгаа байхгүй. Тэнгүүт яг үүндээ дэлхийн маань маш олон улс гүрэнтэй ингээд амар уудам тал газар байгаа. За тэнгүүт энэ бүх улсуудын яг онцгой содон фактуудыг мэдэж аваад явсан нь ерөөдөө бол миний мэдлэгийн хүрээ маш их тэлж өгсөн гэж бодож байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Илүү их мэдлэгийн хүрээг тэлсэн гэсэн үг юм. За энэ номынхоо хамгийн таалагдсан хэсэг нь нөгөө саний ярьсан Монгол байсан уу? Эсвэл Япон байсан уу? Яг өөр нэг улсыг онцлох нэг зүгээр байна. Африк маань яг хамгийн олон улстай төв юм байлээ. За энэ дундаас нэг онцлох улс нь Египт байна. За мэдээж Египтийн хамгийн тийм содон те бидний мэдж байгаагаар дэлхийн 7 гайхамшигын нэг Гизагийн пирамид байна. За өөр нөгөө нэг арслан биетэй хүн талгаатай Сфинкс байсан. За тэнгүүт Египтийн ихэнх газар нутагт нь сахарын цөл байдаг. Тэгэд яг дундуур нь өөр бусад голууд урсж байгаа ч гэсэн бидний мэдхээр дэлхийн хамгийн урт гол болох Нийл гүрэн яг Египтийн дундуур урсдаг. За тэнгүүт нийт шимт хижээл яг Орос хураажагийн 95% нь бүр яг ганц Нийл гүрэн дээр л ингээд тогтож байгаа. Ерхэд бол энэ мэдээлэл нь тийм хамгийн сонирхолтой. Бас Египтийн түүх тэр эртний үеийн Египтийг хэдүүлээ ерхий боловсролын хичээлээр үздэг. Гэхдээ яг түүнээс ч илүү мэдэж авахар байсан. Тэгвэл Египтийн тухай хэрэг айгуу сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? За Египтийн одоо пирамидын тухай ч юм уу за ер нь тэдний ингээд соёл одоо фараон гэж ярьдаг шүү дээ. Тэдний тухай сонирхолтой баримт байсан. Хэдүүлээ Египтийг пирамидаар нь сайн мэддэг. Ер нь бол баг пирамидууд бүгдээрээ Египтэд байдаг гэж боддог ч гэсэн яг үүндээ энэтхэг гэх мэт одоо бусад газруудад бас пирамидууд байдаг. За Египтийн хажууд талд яна башлаа улсыг мартчихлаа. Тэр улсад ямарчсан бүр ингээд дэлхийн хамгийн олон пирамид байдаг. Египтийн одоо яг пирамидаар танигдж байгаа гол шалтгаан нь яг египтчүүд эртний хаада бүгд ингээд ер нь бол пирамид нь тэтгэр хаадын бунхан гэсэн үг. Яг энэ талаараа л хамгийн одоо пирамидаар хамгийн алдартай улс гэсэн хэдий ч гэсэн яг бусад улсуудад бол бүрч олон пирамид байдаг гэдгийг бас мэдж авснараа энэ бас их сонирхолтой факт юм. Сонирхолтой юм тий. Тэгээ тэгвэл энэ номыг уншиж байгаа хэвчээ одоо твээр ингээд бараг хуваагаад тэнд ингээд байдаг усуудын ёс заншил ингээд соёл айгуу сонирхолтой фактуудыг ингээд бичсэн байгаа шүү дээ. Тэгвэл энэ твээс хамгийн таалагдсан твний ямар тв байсан бэ? Гэхдээ ер нь бол хэдүүлээ багасаа нөгөө Town TV хүүхдүүдийн ингээд нөгөө дуудаг та. Яг тэр дугаараас болоод ч юм яагаад ч юм бүр яг 5 TV л байдаг гэж бодсон. Тэгэл би яг тэр номон дээр 7 TV гингүүт юу хэлээ тийм илүү гэж таалсан. Нэр гэсэл 7 TV тийм. Оо ямар сони. За тэнгууд хамгийн онцлог TV нь миний бодлоор Антарктид байна. Застай. Тийм Антарктид. Яагаад Антарктид вэ гингүүт Антарктид дээр амьдран суудаг яг иргэншил байхгүй, нэг ч хүн байхгүй. Яг нь судалгааны зорилгоор батсан хүмүүс байгаа. Гэхдээ бүр яагаад ч юм Антарктидыг
баахан улс өрнүүд ингээд газар нутгаар нь хуваад авцсан байт юм билий. Харин тийм. За. Мэдээж бидний газрын зурагт одоо яг Меркаторын газрын зураг гэх мэт одоо газрын зурагнууд дээр яг Антарктид гэнгүүт ямар ч өөр тийм улсад хариалагдаагүй. Ингээл нэг цагаан цас мэсний газар байсан. Аха. Тэнгүүд тэгсэн мөртлөөс ягаад ч юм амар олон улсууд ингээд хуваагаад авцсан. За. Яг тэр нь бол үнэхээр мэдхэд гачралтай байсан. Шинэ тийм. За тэгэд би чамаас нэг асуулт асуумаар байна. За. Дэлхийн хамгийн том цөл хаана байдаг вэ? Сахарын цөл гэж битсэн. Тэгсэн чинь Антарктид байдаг. Тэгсэн Антарктид байж таарсан. Харин тийм. Тэр чинь цас мөстэй байж одоо хэлтэй гэсэн үг. Тийм. Цөл гэдэг нь бас тусдаа бас өөр ойлголт юм байлээ. За. Одоо дундаж хурд тунцсын хэмжээ буюу одоо нийт орж байгаа бороо цасны хэмжээ. Тэнгүүд яаж ч юм одоо баахан цастай ирнэ. Юу яриад байгаа юм бэ? Яга хурд тунц ордгүй юм бэ гэнгүүт. Ингээд ямар ч тийм бороо цас гээд хаяадаа л ордог. Зүгээр яг тэр цаснууд нь ингээд тогтцсон гівэрэл байдаг болохоос дахиж нэмж нэх ордоггүй. За тэнгүүд яг аюу тийм хуурай газар юм бэл. Тэгээд хамгийн том зүйл нь надад гэсэн. Сонирхолтой л юм тийм. Энэхүү дугаартай хамт байсан та бүгдэд баярлалаа. Мөн маш гайхалтай 5 ТV 7 гэлөө. 7. Тийм 7 ТV-ийн тухай дэлхийн атлас гэдэг бүх гайхалтай маш сонирхолтой мэдлэгийн хүрээд хэлэх номыг ярьж өгсөн номын ертөнц клубын ахлагчдын мэргэндээ баярлалаа. За та бүгд манай дараагийн 50 номны саналыг өгөхийг хүсвэл доор харж байгаа линкээр бол номын ертөнц нийтлэлтэй пэйж хуудасаар өгөхөд бидний үүд хаалга нээлттэй шүү. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.